байцгаана уу? Бүгдэнд нь өглөө нэмэн. Тэгээ манай төрийн 3 удирдлагууд маань өнөөдөр их сайхан үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна. Тэгээ та бүхэнтэйгээ үргэлж уулзаж та бүхнийхээ нүүр царайг харахад үнэхээр сайхан байдаг шүү. Ялангуяа бас хол хөдөө орон нутагт байдаг сүмүүд манаас тийм ээ нэгээ харахад сүмийн ахлагч пастор бас нярууд маань нэгээ харахад үнэхээр сайхан байдаг баха. Ингээ хамтдаа эзэн бурхны үгнээс хуваалцъя. Тэгээ хамтдаа залбирцгаая. Тэнгэрлэг хайрын эзэн бурхан минь та бидний дунд байж бидэнд хайр ивэлээ. Инэрлээ бас хамт байлгаж өгөөч. Таны хайртай эзэн Есүсийн нэрээр залбирлаа. За 15 минут ер нь үгнээс хуваалцж үзэж байгаагүй юм байна. Тэгээ энэ удаа бол миний хувьд бол анхны удаа учраас бас ер нь жоохон хурдан явах бах та бүхэн манаас ойлгоорой. За ингээ хамтдаа Библийг гаргаад Лук номноос уншицгаая. Лук 18 дугаар бүлэг 16 17 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. За энд ингэж хэлсэн байна. Есүс тэднийг дуудаад хүүхдүүдийг над руу ирүүл. Тэднийг бүү саатуул. Учир нь Бурхны хаанчлал ийм л хүмүүсийн юм шүү. Үннээр би та нарт хэлье. Бурхны хаанчлалыг хүүхэд адил хүлээн авахгүй хүн тийш юр орохгүй гэжээ. За би Баян онгорт очиод нэг 2 жил гарсан болж байна ерөнхийдөө. За анх удаага шин сүмийг тарихаар за миний хувьд ч гэсэн анх удаага шинээр сүм тарьж байгаа ийм сорилт болж байгаа. Тэгээ гэр бүлээрээ бид нэр очиод үйлчилж байгаа. За тэгээ Баян онгорт бол анх удаага очиход бол эхний 1 жил бол үнэхээр амаргүй байсан, хүнд байсан. За яагаад тэгэхээр бас бага насны 2 хүүхэдтэй байсан. За тэгээд дээрэс нь Бурхан 3 дахь хүүхдийг маань бас бидэнд илгээсэн. Ингээ 3 хүүхэдтэй болсон. Тэгээ анх удаага шин сүм, шин газар тий Баян онгорт өмнө нь Адвентист сүм гэж юусоо байгаагүй. Адраа маань очиж бол үйлчилж ийсэн. Гэхдээ Адвентист сүм юусоо байгаагүй. Тэгвэл нэлээд хүнд байсан. Тэгээ нэг удаа хүүхэд маань Баян онгорын ингээ цэцэрлэгт явж байгаад нэг ийм юм цэцэрлэгт болжээ. За тэгээ энэ үйлдэлийг хийхээс өмнө нэлээд бодсон, тунгаасан дэ Бурханаас залбирсан байгаа. Тэгээ та бүхэн маань ер нь бол ахлагч, ээлдрүүд, пасторууд, дээрээс нь нэрод учраас зөвөр ойлгоорой. Тэгээ би слайд нэг бэлдээгүй. Тийм учраас илүү үйл хөдөлгөөнөөр ингээд харуулах байгаа шүү. За нэг удаа хүүгээ цэцэрлэгээс нь аваад яасан чинь хувцлаад ингээд байж исэн чинь цаанаас нэг хүүхэд аав нь бас аваад хувцалж исэн нэг охин. Тэгээ ингэж манай хүүг минд орших гэдэг. Минд орших над руу өнөөдөр дунд хуруу гаргасан шүү дээ. Тэгвэл би зүгээр шок. Тэгэл за амар эвгүй байдалтай. Аав нь яг ингээ хувцалж байгаа байхгүй. Жохон охин шүү дээ. Охин хүүхэд. Манайх бол хүү. Тэг ингээд минд орших над руу дунд хуруу гаргасан гэсэн чи би ингээд ерөөсөн юу ч хэлж чадгүй ингээд шоконд ороод хүүрүүгээ нэг хараад тэр охин руу ч нэг хараад ингээл ийм байдалтай ингээл ээжсэн чи. Тэгээ яг ингээл нэг бэлдээл за миний хүү яагаад тэгж байгаа уучлаарай гэд найзаасаа гуугаараа гэл ингээл яг ярьж цаанаас нь 3 4 охтууд ингээ гарч ирж байгаа. Тэгс чи тэр охтууд бас ингээ сонсон юм яас. Над руу бас гаргасан ш та ахаа. Над руу бас гаргасан ш та ахаа гэл. Тэгээ би төсөөлж авахгүй дотроо бодохдоо манай үү зүгээр ингээл явцсан юм шиг. Тэгээ эцэг хүний хувьд ялангуяа ахлагч өөрийгөө бас пастор болох гэж байгаа хүний хувьд ингээд бас тэ ер нь хүүхдүүдтэй ингээд жоохон сургамжтай байлгах, Бурхны үгээр хүмүүжүүлэх гээд бид нар чинь ингээд нэг хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг айгуу тийм их зүйлсийг ингээд бидээ ингээд хүлээж авдаг шүү дээ тэ. Ялангуяа одоо ингээд за пастор ахлагчийн хүүхд ингэж чинь гээд энэ тэн сүмээр ингээд яриа гарвал одоо яана ингээд олон юм л бодогддог баг тийм үү. Гэтэ бид нар бас л хүн ялангуяа яг энэ ишлэлээр гарч байгаа хүүхэд ялангуяа бид нар Бурхны хүүхэд пастор ахлагч байсан бид нар бүгдээрээ хүүхэд. Тэгээд ерөнхийдөө иймэрхүү үйл явдал гарвал би жоохон чанга талтай. Манай эхнэр маань бол ерөнхийдөө айгүй тийм зөөлөн даруухан хүн. Би болохоор ер нь жоохон хөдөлгөөнтэй ийм чанга хүн. Гэхдээ бас хоёр туйлтай. Заримдаа бас яг тийм дуугүй болчдөг байхгүй. Тэгээ хүүгээ ер нь бол энэ нөхцөлд бол жоохон ингээд те зэмлэнгүү ийм байдалтай хандах байсан. Гэтэ яагаад ч юм тэр үед миний зүрх сэтгэлд нэг тийм хүүгээ амар хайрлах тийм мэдрэмж төрсэн бүр. Бүр ингээд зүгээр энгийн байдгаасаа илүү хайр хүрээд. Тэгээд айгуу тийм сонио мэдрэмж ингээд төрөнгүүт нь би ингээд гайхаад өөрийнхөө яг бага насыг ингээд бодож байгаа.
Тэгээ би багтаа ямар байлаа гэнэ. Би багтаа ингээд юу н ухаан орсон цагаасаа ингээд энгийн үн шиг ингээд сонсдгоо. Сонсголын би жоохон асуудалтай. Одоо бэрхшээлтэй ингээд анзаарах юм бол ингээд аппарат зүүцсэн байгаа. Тэгээ ингээд багаасаа ингээд жоох юм гадуурхал ч юм уу тэм зүйл ингээд мэдрээд өсцөө. Ийм амьдралтай. Тэгээ тэр үед би хүүгээ ерөөсөө загнаа гэж бодоагүй. Ерөөсөө л айгүй хаар хүрээдсэн. Уул нь бол айгүй буруу үйлдэл хийгээд байгаа юм тийм ээ. Тэгээд замдаа хүүгээ ингээд бид нэр дандаа ингээ алхаж явдаг гэрлүүгээ хөтлөө алхаж явж байхдаа ярилцж байгаа хүүдэг. Миний хүү яагаад гэсэн бэ? Аавтай хэлээрээ гэдэг айгүй зөөлнө. Тэг хүү маань ингээд юм хэлдэггүй, ярьдаггүй. Ерөөсөө ингээ буруу юм ичгэрээ жоох ингээ дуугаа хураагаад намайг одоо загнах болов яах бол гэж боддог байх л та. Тэг ингээд би яг хүүгээс яг өөрийнхөө дүр төрхийг ингээ харж байгаа байхгүй. Хүүд маань ямар нэгэн зүйл ингээ дутагтаад байгаа юм болов? Тэгээд байгаа юм болов? Тэгээ би магадгүй хүүгээ хитрхи ширүү хандаад байгаа юм болов? Дөнгөж одоо хүн маань 5 настай. Ганц хүү учраас жоохон чанга ир хүн болгож өсгөчихгөө. Гэтэ бас мэдээж хайрлан эргэлүүлнэ. Тэгээ эндээс би бодлоо яагаад бурхан хүүгч хүмүүс Тэнгэрийн хаанчлалд орно гэдгийм болоо. Хүүхд маань ингэсэн учраас биш л те. Яг яагаад юм болоо. Тэгээ маш олон зүйл байна. Хүүхдүүд гинэн цайлхан, сайхан сэтгэлтэй тийм ээ бас нэг нуугүй хийлдэг маш олон зүйлсүүд байгаа. Тэгээ та бүгд маань ингээд бодоод үзээрэй хүүхдийн талаар. Хүүхд олон тэр сайхан зан чанар нь хүнд байхаар ялангуяа итгэж бидэнд байхаар бид нар үнэхээр яг бурхны хүүхдүүд болт юм байна. Эндээс би нэг зүйлийг л онцлмаар байгаа. Миний анзаарснаар манай хүүхдүүд бусад ер нь хүүхдүүд бол айгүй хурдан одоо муудалцсан ч гэсэн буцаад эвлэрдэг. Тэгэхээр магадгүй бурхан хүүхд шиг бид нарыг эв нэгдэлтэй байгаасаа гэж хүсдэг юм болов уу гэж би бод. Өнөөдөр янз бүрийн мэрэгжил, янз бүрийн салбарын ажил байна. Би нэг олон салбарт ажиллаж үзээгүй. Гэхдээ тодорхой хэмжээний өөр салбаруудад бас ажиллаж исэн. Зарим ажил бол яг урдах ажиллаа хийгээд яваад хад болдог. Ер нь бол болдог тийм. Заавал нэг одоо юу гэдэг те нэгнтэйгээ ажилтайгаа нэг амар дотн харилцаатай ч юм уу ийм байгаад халбгүй. Ер нь урд хачлаа хийгээд байхад бол ерөөдөө болчдөг. Харин бидний хувьд итгэж аханд үсэ. Бидний хувьд бол нэг зүйл айгүй чухал байдаг шүү. Энэ бол эв нэгдэл. Та яг л хүүхэд шиг байх хэрэгтэй. Та сүмийнхээ пастортай, сүмийнхээ ээлдэртэй зам нэгтлэнтэйгаа те ярав. Магадгүй сүмээрээ л бид нар ийм нэгдэлтэй байхд бол болно доо. Ер нь урагшландаа гэж магадгүй бодож шүү. Бид нэр хүн бүр энд сууж байгаа хүнийг бүр бүгд нэг л хамт бол нэг л гэр бүл юм шүү. Тэгэхээр бид нар яг нэг хүүхэд шиг байх ийм хэрэгтэй. За би уул нь яг эндээс цаг тавьсан л да. Цаг маань дүнгийн талдаа орж байгаа болно. Тэндээс ингээд цаг гэж сануулдаг шиг 15 минут арай хөрөөх байгаа та. За нэг жишээ хэлье. Би багасаа тийм амьдрал өссөн учраас айгүй тийм хоёрдмал зан чанартай болсон. Заримдаа айгүй дугаа дотгошоо хүн шиг, заримдаа айгүй ийм хөөрөв ийм хүн шиг байгаа байхгүй. За нэг ийм жишээ даш гараад ирээч. За одоо хийх гэж байгаа үйлдэлээс дашаа суучдаггүй ч юм. За. Зүгээр зогсож байгаа. За. За баярлалаа суучихсан. За нөө баавга нуруунд захтахаар нэг юм мод ч юм уу нэг юм дээр очиж зайг сайн гэдэг. Нуруу ингээ захтнаад байгаа учраас. Тэгээ хөдөлж байгаа нь амар эвсэлтэйтэй ингээл. Ингээл нуруугаа ажил те. Би яг тэр баавга шиг. Ерөнхийдөө. Тэгээ манай эхнэр бол яг тэр мод шиг. Тэгээ бурхан яг биднэрт яг нэг бидний нэг дутуугийн яг дутуу тэ нөхөр ийм хүмүүсийг илгээдэг. Тэр магадгүй таны одоо няран маань сүм байгаа няран маань ахлагч чинь пастор чинь сүмийн гишүүдэд та ингээ хараарай. Танаас ингээ шал ондоо өөр хүмүүс байдаг тийм үү зарим. Гэхдээ хамтраад ажиллахаар бид нар яг нэг тийм дутуу зүйлсээ ингээ нөхөөд яг нэгдээд ажиллах юм бол ямар сайхан үр дүнд хүрдэг вүлээ те. Яг тийм байдаг. Тэгэхээр бид нар яг энэ хүүхдүүд шиг ийм зан чанарыг эднэр хамтдаа эргээд сэргээе. Хүүхэд байсан үеэ та нэг эргээ санаарай. Зарим нь та бүх маань ямар сайхан
сэтгэлтэй, цайлган байсан бол. Тэгээ одоо ч гэсэн байгаа л хальтаа би одоо тийм биш гэж хэлээгүй шүү тийм ээ. Хүүхэд тахта бид нар ямар тийм хар буруу санаагүй ямар байдаг вүлээ. Яг л манай цомо пастор эд штэ. Урд гарч ирээл хүмүүсийг хөгжиг байл аюу хөгжилтэй тийм үү. Хүмүүст айгу тийм сайхан зам чанарыг, тийм сайхан энергийг өгдөг тийм үү. Тэгэхээр бид нэр ахын дүүсээ хүүхэд адил байцгаая. Яг л өчигдрийн пастор Ким Накюны ярьсан тэр Заккан түүх шиг тийм ээ. Есүс бол одоо тэр мод юм аа. Есүс бол тэр Закка бол тэр модыг ашиглаж гарсан юм аа гэдэг шиг. Закка тэр мод хэрэгтэй. Есүсийг харахад мод хэрэгтэй байсан шиг бид нар нэг нэгнийхээ модон болцгоё. Бид нар нэг нэгнийхээ Есүсийг харах тэр туслах тэр юу гэдэг тэр бүхэл зүйл нь болцгоё. Мод байна уу? Ус байна уу? Агаар байна уу? Хайр байна уу? Халамж байна уу? Нэг нэгээ. Бид бүгдээрээ Бурхны хүүхдүүд. Яг л хүүхдүүд шиг байцгаая хамтдаа. Эзэн Бурхан та бүгдийг маань яг болт хамтдаа босоо залбирцгаая. Тэнгэрлэг хайрын эзэн Бурхан таньда маш их талархаж байна. Бидэнд ийм боломж бас ховорхоо олддог эзэн. Тэгээ энэ ховорхоо олж байгаа боломжоор эзэн танаас маш олон зүйлсийг суралцж эзэн энэ дэлхийд таны хайр инэрл хэрэгтэй байгаа олон хүмүүст эзэн таны хайрыг түгүйх хүсэж байна эзэн. Ялангуяа эзэн энд байгаа хүний бүр дээр эзэн та дутуу байгаа зүйлс юу вэ? Та бидний дунд орч дүүргэж. Та л бидний амьдралд орч биднийг дүүргэнэ эзэн. Хүн нэг бүрд дутуугийн мэдрэмж, хүн нэг бүрд тусламж хэрэгтэй гэдэг эзэн. Та бидэнтэй хамтаж биднийг яг л өөрийн хүүхэд адил эв нэгдэлтэй инэрэнгүй сайхан аз жаргалтай баяр хөөртэйгээр үйлчлэлээ гүйцэтгэх эзэм та туслаач эзэн. Өнөөдрийн турш явагдах сургаал номлол, лекц, сургалтыг эзэм та авэж өгөөрэй. Хүн нэг бүр анхааралтай байхад нь эзэм та авэж өгөөрэй. Энэ бүх зүйлийг таны хайртах эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За төгсгөлд нь нэг зүйлийг хэлхээ мартсан байна. Ер нь хүнд хэрэгтэй үг заримдаа яг тусал залгуулж байгаа юм шиг байдаг. Яг тусал залгуулж байгаа юм шиг. За ер нь бол манайхан ихэнх нь тусал залгуулж үзсэн баг тийм үү. Би залуу. Гэтэ би 20 эдтэй байхдаа ер нь тусал залгуулж сууж бас л хөвчөжсэн юм л ихтэй. Тусал залгуулах хүртлээр бас би маань муужчихсэн гэсэн. Тэгээ тусал залгахаар яадаг вэ? Би зүүн татгуулахаас амар айд. Ер нь бол намайг хүн ирээд санаатахад би тоохгүй. Харин зүү хатах гэвэл жоох айгаад гэсэн. Тэгээд мэдээ зүү хатгана. Тэгээ ингээд тусал залгуулаад хэсэг ингээд сууж хахад би уул нэг айгу гоё болдог те. Айгу гоё амраал. Тэгээ ингээд нэг юм нойр үрддэг тийм ээ. Тэгэхээр заримдаа яг бид нар хэрэгтэй өгөөс сонсохдоо яг тусал залгуулж байгаа юм шиг. Энэ хатгадаг. Гэхдээ энэ амраадаг. Энэ ингээд нойр хүргдэг. Гэхдээ энэ таны биеийг эмчилдэг. Тэр магадгүй энэ хэрэгтэй өгөөс сонсохдоо бид нар ингээд нойр мөглөж магадгүй. Тэ? А гэхдээ битэн унтаараа эмч өгдөг лээ. Хөөе, битэн унтаараа унтаж болохгүй шүү. Тэгдэж штэ тус залхахаар тэр би хитүүлэх гоё сэргийг байцгаа тий. Ийм сайхан цагаагаар ийм хэрэгтэй чухал сургалтад бид сууж байгаа учраас сэрэг байцгаая. За ингээд та бүхэндээ баярлалаа.